Энэ нөгөө нэг Украинд болсон цагдаагийн реформын талаар голлоод асуултуудаа тавиач байгаа. Баярлалаа туулаа. Гоё яриа болж байна. Манайхан өрөөгөө дагаарай. Энэ иргэний цахим иргэний танхим гэдэг өрөөгөө дагаарай. Тэгээ цааш маш олон сонирхолтой ярилцлагууд энэ өрөөнд л болно шүү. Энэ бол та нарын танхим. За баярлалаа. За тэгээ ярьж байгаа хүмүүс нь жоохон чанга тод дугаар яриад асуултаа тавиад байваа тий. Би тэгээ тэр хооронд туулаас асууч яг саяны яриад байгаа цагдаагийн реформ маань тэгэхээр Порошенкогийн үед ер нь хийгдсэн реформ гэж ойлгож болох уу? Тийм. Порошенкогийн нэг одоо зөв их хэлсэн юмнууд нь л ерөөсө Порошенко ч ерөөсө дандаа ийм гадаадын мэргэжлүүд авсан шүү дээ. Ерөөсө дөнгөж эренгүүтэл 15 оноос эхлээл бүх гадаадын юм зөвлөх гэмээр юм. Бүр тэр хүүхэн чинь бүр цагдаагийн тийм реформыг хариуцсан. Тий одоо тэр энэтэй ч холбоотой нөгөө Гүрсийн Саакашвили чинь тэр Украины губернатор, Одессын губернатор байсан шүү дээ. Тэгэхээр Порошенкогийн нэг сайн юм ингээд шинжилгээ хийж байгаа мөртлөө өөрсдийнхөө нөгөө дотор байгаа элитүүдийн нэг гэсэндээ үнэлээгүй ч юм уу тийм болохоор нөгөө зарим нь ингээд үр дүн болцсон байхгүй юу? Зарим одоо ялангуяа тэр эрүүл мэндийн шинжилэл бол ерөөсөө үр дүнгүй болсон ихэндээ. Тэгээ сүүлд нь тэр хүүхнийг явуулаад дараа нь өөр хүн тавьж иж нөгөө төрөөнийхэн суурин дээр одоо нэг гэсэнд аягүй хугацаа алдсан байхгүй юу? Хэрвээ тэр 15 онд цагдаагийнхаа шинжилэлтэй эрүүл мэндийн шинжилгээ зэрэг зөв явсан бол бас их болох байсан. Тэгэхээр эрүүл мэндийн шинжилгээр эднийх жоохон хугацаа алдсан. Тэгээд зарим нөгөө яг ингээд хамгийн аимшигтай шинжилэл сая энэ дайны өмнө хүртэл дуусаагүйсэн шүүхийн шинжилэл. Энэ дээр ч юм бол харин жинхэнэ Зеленский хийсэн. Одоо тэр шүүхийн шинжилэл гэдэг дээр шүүх одоо прокурорын шинжилэл. Тэр чинь бол ерөөсөн амар хэцүү юм бэл. Тэрийг хийн гэдэг бол ерөөсөн маш их зориг, маш их юу одоо Зеленский ч юм ер нь баг тэрнээсээ болоод тэр прокурор шүүхийн шинжилгээг эхлэхээсээ болоод ер нь эвгүйтэд гисэн шүү дээ. Яг дайны өмнө бол ер нь хариуцгүй л ахуулчих гал, хариуцгүй ахуулчих гал. Ягаад гэвэл нөгөө дээд шүүхийнхаа шинжилээс хэлсэн байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө шүүх прокурор ч оролдохоор л ер нь тэгэл хүн чинь халагдчих гад гэдэг юм л шүү дээ. Ер нь хосуулчих гад. Тэгээд жинхэнэ цагдаагийн шинжилт нь бол яалтч яахгүй энэ хинтээ Порошенкогийн гаргаж ирсэн ажил шүү. Яг тэрийг бол өстой худлаа ярих юм байна. Тэгээ харин тэр шинжилгээг хийж исэн хүний Зеленский хусаагүй нэг одоо сайн тал нь тэр. Ягаад гэвэл хэрвээ тэр шинжилгээг хийж исэн хүнийг би гараад ирсэн тий одоо ингээд шинээр эхлэнэ гэж тэр хүнийг халтсан бол айгүй бол үр дүнгүй болох байх магадaltaй. Тэгэхээр дараагийн ерөнхийлөгч хүн дөрвөчийн ерөнхийлөгч засгийн газрын хийж исэн шинжилгээг хэрвээ үр дүнтэй болоод цааш нь үргэлжлүүлээд тэгээ тэрийг ингээд оролдохгүй байвал үр дүнд хүрэх. Тэгэхгүй бол хүрнэ гэсэн үг. Тэгэхгүй бол энэ цагдаа шинжил гэдэг чинь ганцхан жил. Одоо харахгүй юу 15 онд би Киевд явж байхад дөнгөж тэр цагдаагийн одоо тэр төрөвчлсэн орчин үеийн сургууль төгссөн хүүхдүүд хавар яг гарч ирж залуучууд гарч ирж ирсэн байхгүй 5 сард. Тэгэхээр чи одоо 15 оноос хойш бүхэл бүтэн 7 жил болж байна тийм үү 7 жил болж байна. Тэгтэл энэ үргэлжилж л байгаа. Тэгэхээр энэ цагдаагийн шинжилгээг бол миний бодлоор ерөөсөө зоригтой мэдээж хэрэг тэр тусмаа Монголд бол ерөөсөө айгаад ах юм байхгүй. Яг хүн зүйтэй юм чинь тийм ээ. Нэг л хамхиад авч тийг монголчин бол яг л нэг Киев л гэсэн үг шүү дээ. Яг нарийн ярих юм бол нэг л удаа л ингээл зоригтой хөдлөх юм бол ганцхан тэр шин цагдаа нарыг бол харин дээд түвшинд бэлтгэн. Тэгэхээр асал хийх гард юм бэлээ. Тэд чи өөр залуучууд нэгдэг байр тий. Нөгөө шаардлага маргалгаа тавихаараа тэд чинь их чин зов үг хэллэгний тий юу байхгүй запас ахгүй. Тэгэл нөгөөдхийн нөгөө хуучин цагдаа нарын хаяун дассан хүмүүс чинь илэглэн шоолно. Тэгэл нөгөө залуучууд чинь нөгөө гинт яаралтай машинууд өгөөл одоо гинт яаралтай гинт хэрэг мэрэг дээр очихоор тэд нар чинь бас бэлэн биш.
машина эвдлэн, унгаан, ер нь тэгэл зарим газар мөнгө авна. Ингээл тийм асуудлууд их байсан. Тэгээ тэр чинь ингээд нөгөө зуухан цэвэрлээд одооны төр төгсөж байгаа шин цагдаа нар нь болоод шал өөр. Тэгээд нөгөө тэр сургуульд нь 3 4 хэлтэй. Европын нэг хэл, англи хэл, тэгээд украин орос хэл. Ингээд нэг гэсэндээ тэр шин цагдаа нар 4 хэлтэй. Ихнийх нь. Тэгэхээр чин 4 хэлтэй хүн гэдэг чинь гудамжинд таарсан ямар ч хүнтэй ямар нэгэн байдлаар зөв харьцах боломжтой болчих гэсэн. Тэгэхээр цагдаагийнхаа сургуулийг л яг тэр төвшөнд өндөр. Тэгээд тэд нар чинь бүгдөө маш их нөгөө мэдээллийн шин мэдлэгтэй ийм хүмүүсийг залуучуудыг төгсгсөн. За энэ чатаар асуулт ирсэн байна. Уншчих уу те. Украинчууд хэр интернационалч хүмүүс Би нэг юм асууж болох уу? Байна уу? Би нэг юм асууж болох уу? Racism ямар хөө төвшөнд байдаг вэ гэж асуусан байна. За асуултаар асуугаарай. Сайхан тийм юу минийх сонсогдож байна уу? Сонсогч. Тэгэхээр энэ Украины цагдаагийн байгууллагын энэ шинжил реформын талаар нэг одоо нийтлэл бичээд одоо яг саяны ярьсныгаа ингээд гоё цаасан дээр буулгачвал би одоо бас таньдаг мэддэг хүнээс гуйж агаад олон нийтийн одоо хэвлэл мэдээлэл дээр бас таммаар байна. Тий. Тэгэх боломж байна уу? Хэцүү би чинь намайг хүн биш шүү дээ. Та нар намайг айгүй зөв ойлгоорой. Би зүгээр л нэг иргэн одоо юу гэдэг юм нэг ганцхан нөгөө миний багасаа үзчихсэн ийм юунууд те ингээд аяанда ингээд сонирхол гэмээр юм уу те би гой нэвтрүүлэг үздэг квен ингээд тиймэрхүү нэвтрүүлэг үздэг байж байгаа л тэгэл Украинд яг тэр дагуугаа ингээд үзээд эхлээд тэгээ нөгөө ингэдэг байхгүй хамгийн гол нь Украинд байгаа оюутнууд хэд Украины талаар их сайн мэдэхгүй шүү дээ. Тийм үү? Яагаад гэвэл оюутан хүн гэдэг чинь бид нар өөрсдөө мэднэ шүү дээ. Оюутан гэдэг чинь нөгөө талбайдаа сэлгтэй гэчээр ерөөсөө өнөөдөр хоолтой байж ивэл тэднэр тэр улс төр тэднэр тэр юу болж байгаа нь ерөөсөө мэддэггүй. Би болохоор яг нөгөө дотор нь амьдарч исэн болохоор л энэ өстө зүгээр юм биш. Энэ хөөх юм биш гэж л тэр талаас нь сонирхож ярьж байгаа болохоос яг тэр миний мэдлэг хүрэхгүй байлгүй тэр актер юм бичиж мэчих. Яг одоо Украины асуудал, Орос Украинид ингээд хүмүүс бас Украины талаар бол нэлээд мэдэх гэсэн эрмэлзэлтэй байгаа. Яг энэ үеэр нь бас энэ улсын реформын талаар ингээд ялангуяа цагдаагийн байгууллагын Асаагийн сүлжээ унаад байна асаа. Тэр түрүүний нэг асуулт юу лээ? Украинчууд чи ер нь яг Украин хүн гэж юу яадгүй шүү дээ. Яагаад гэвэл Украинчууд чи өөрсдөө нэг их олон үндэстний ерөөсөн Украинаас гэр бүлийн одоо нэг айлын гэр бүлийг харахад бол ер нь 2 Украин хүн суулсан тохиолдол бараг байдгүй. Ер нь байхгүй. Ерөөсөө ингэж нөгөө хүмүүс тэгдэж штэ тий би түрүүн бас дурдчихсэн Украины хүүхнүүд яагаад гоё идэм болоо. Яагаад гэвэл ерөөсөө юм нөгөө хойлогдсон байхгүй. Одоо жишээлбэл Оросуудтай хойлогдсон. Еврейнүүд тийм ээ тэр Одесс талаар еврейнүүдтэй хойлогдсон. Тэгэл Польшуудтай хойлогдсон. Тэр Венгрүүдтэй хойлогдсон. Урагшаан тэгэл одоо тэр Өрмийн тэгээ Украинч маш олон юу эдэн штэ. Азербайджан, армянууд, узбекууд, юунууд, гүржийнхэн тий эднэр чинь одоо социализм үед Украин хүмүүс чинь гэр бүл болоод тэндээ бүр суурьшсан. Тэгээд тэр Украины одоо том ресторанууд, Армяны, Азербайджаны том юунууд байна. Гүржийн том гоё ресторанууд байна. Тэгэхээр ерөөсөө Украинд ингээл захын хүнийг харахтаа л аав нь ээж нь өөр хүндстэнгүй. Тэгэхээр тэр нэг төрөө чи яриан дээр сонсогдоод байлээ. Расизм байдгүй байхын арга ерөөсөө байх. Хитрхи олон үндэстэн хитрхи олон хүмүүс ингээ холилдсон болохоор хэлний хувьд ч гэсэн ерөөсөө ингээл нэг айлын хүүхэд ядчил 3 4 хэл мэддэг. Яагаад гэвэл ээж аав нь дандаа өөр юунаас нэгдсэн. Тэгэхээр Украин бол нөгөө тийм интернационал талаасаа гэдэг юм уу тэр талаасаа. Тэгээд Украинд чинь ерөөсөө маш их оюутнууд ирж сурдаг. Голдвол ер нь оюутан байж байгаа л гэрлээл эсвэл тэндээ ингээд үлдсэн хүмүүс байдаг. Ер нь ингээл хаач явж исэн Харьков байж байгаа Харьков нөхөртөгөө танилцаад тэнд танилцаад гэл ингээл үлдсэн хүмүүс байдаг. Тэгэхээр тэнд
Украин бол ерөөсөө л ингээл холилдсон хартум гэх юм уу. Ер нь бол цэвэр Украин, цэвэр Оросууд гэдэг ойлголт тиймд байхгүй. Ерөөсөн. За туулыга жоохон амраанга энэ нөгөө комментүүдийг уншичээ. Өрөөгөө дагаараа гэдэг эргэж чинь. За Монголын цагдааг үндсээр нь шинжлэх хэрэгтэй шүү гэж байна. За дэлгүүн цагдаагийн газар хүчний байгууллага гэсэн ойлголтыг өөрчлөх хэрэгтэй гэж байна. За Баяга гэдэг хүн тэр багаараа гастрол тоглолт орон нутгаар сайн хийж байсан санана гэж хэлж байна. Батхүү гэдэг хүн үнэхээр сайхан тайлбарлаж байна. Танд амжилт хүсэж байна. За бидний мэдэж амжаагүй Украины ард түмэнг нүдэнд үзэгдтэл ойлгуулж өгч байгаад баярлалаа. Украины ард түмнээ дэмжиж байгаа шүү гэж байна. За зол хоёр болохоор украинчууд хэр интернационалч хүмүүс байдаг вэ? Racism ямархуу төвшөнд байдаг вэ? За Батхүү болохоор Киев хотод амьдарч байсан Орос эхний багшийнхаа үр хүүхдүүдийг олж уулзах юмсан хамт тоглодог байж лээ. Жинхэнэ элит бүсгүй байжтэй. Януковичийн болор болохоор Януковичийн үед авилгал хахуул эд цэцгэлж байхад яг манайх шиг Орос системээр бүх ажил нь явагддаг байсан байх таа гэж байна. За Юшенког хордуулсан талаар жаахан мэдээлэл өгөөч гэж байна. За тэгээд юу яач яг саяны болроогийн ялангуяа асуулт байх шиг байна. Тэрэнд хариулаад өгвөл их сайн байна. Тэрнээс өмнө би нэг юм асуух гэсэн. Өмнө нөгөө ярьсан яриатай холбоотой. Тэгээд дээрэс нь Монголд нөхцөл байдал ямар байгаа талаар. Тэгэхээр ямар байна гэхээр энэ цагдаа нар маань цагдаагийн хурандаа гэж бид нэр ярьдаг. Миний ойлгож байгаагаар энэ цагдаагийн удирдлагууд болохоор генерал цолтой байдгүй байна гэж би ойлгоод байгаа. Тийм учраас хурандаа нар гэж ярьж байгаа шиг байна. За энэ хурандаа нар маань ер нь тэтгэврт гарахаараа юу гэдэг вэ гэхээр ихэнх нь одоо ийм security хамгаалтын компани байгуулад ажилуулдаг тийм үү. За тэгээд одоо яг албаа хааж байгаа тэр хурандаа нар ихэнх нь болохоор ийм хууль бус бизнесүүд эрхэлдгийг бид нар бол баг бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэгээд тэр дотор бол одоо биеийн үнэлдэг газрууд одоо тэр бид нар бол янз бүрийн массажны газар гэдгээр нь мэднэ шүү дээ. Гэтэл цаана бол одоо биеийн үнэлэлт явагддаг. Бараг одоо хүн болгон л мэдчихэж байгаа. За тэгээд янз бүрийн мөрөөдөө тоглоомын газрууд дандаа цаана цагдаагийн хурандаа нар эзэд нь байдаг. Тэгээ нийгэмд ийм үзэгдэл хавтгаарцсан байна. Тэгэхээр иймэрхүү үзэгдэл одоо Украинд хэр байсан юм. Дээрэс нь манай орж исэн хуульч нөр улс төрчид эдгээр бас энэ дээр үгээ хэлвэл урд нь одоо тэр Тэмүүжин сайдын үед манад бас цагдаагийн реформ хийгдсэн шүү дээ. Тэгээ яагаад тэр одоо өнөөдрийн хэмжээнд одоо ингээд Украин шиг хэмжээнд очиж чадаагүй юм. Ямар одоо буруу зүйл хийгдчихэд яагаад одоо бид нар ийм үр дүнгүй реформ хийчихвэ? Энэ тал дээр бас Пүүжэ Хасватар дээр бас үгээ хэлвэл тээ. За сайн байцгаана уу. Тэгээд юуны дөрөнд туулагчтай баярлалаа. Маш их ойлгомжтойгоор энгийн байдлаар хүмүүст маш их бодиттой мэдээллийг өгж гин гэж бас дүгнэлээ. Тэгээ энэ өрөөг бас их чухал өрөө нээсэн байна. Тэгээд баярлалаа өрөөнөөс хүмүүстээ. За миний хувьд бол энэ цагдаагийн реформ буюу Yes Police Reform гэдэг одоо 2 дахь жилдээ одоо уйлч нараасаа ингээд төлөөлөө дуу хоолойгоо өргөөд явж байгаа та нар бүгдээрээ л мэдж байгаа. Өөрөө ч гэсэн энэ цагдаагийн одоо энэ бид нар яриад байгаа нөгөө хүчний гэд байгууллагын одоо махны машин гэж хэлээд байгаа шүү дээ. Энд ч гэсэн өөрийн биеэр бас өртсөн хүн л дээ. Тийм учраас энийг бол зайлшгүй хойшлуулшгүйгээр Монголд хэрэгжүүлэх ёстой юм байна гэдгийг өөрийн биеэр одоо ойлгосон юм. Тийм ч учраас Yes Police Reform гэдэг энэ одоо хаштагн дор ингээд бас нэлээд олон нийтлэлүүдийг сони эвлүүд нэвтий байлаа, ярьлаа. Тэгээд ингээд явж байна. Тэгээд өнөөдөр бол яг Украинд бол энэ полис реформыг бас шинжилгээний талаар бас мэдээлэл өгч байгаа шүү байна. За яагаад чухам цагдаа нарт шинжилэл хийх ёстой юм? Яагаад цагдаа нарыг реформжуулах ёстой юм гэдэг зүйлээс эхэлж би зүгээр товчхон та бүгдийг залхаахгүйгээр нэг зүйлийг өөрийнхөө бодлыг хэлье гэж бодож байгаа. За яагаад гэхээр энэ цагдаагийн албан хаагч буюу бидний хэлдгээр одоо энэ хууль сахиулагч нар буюу хуулийг биелүүлэгч нар тийм үү? Хуулийг хэрэгжүүлэгч нар. Энэ бол анхан шатандаа хууль яаж хэрэгжүүлэх ёстой, хүний эрхийг яаж хамгаалах ёстой гэдгийг анхан шатандаа үлгэрлэж явах ёстой анхан шатны байгууллага байхгүй юу? Тийм болохоор энд анхан шатны буюу цагдаагийн байгууллагын шинжилгээг хийжээж дараагийн бидний одоо ярьж байгаа прокурорын шинжилэл, шүүхийн шинжилэл буюу энэ хуулийн засаглалыг шаардаж ийм шатараатай зүйлийг хийж хэрэгжүүлэх ёстой. Тийм болохоор энэ цагдаагийн албан хаагчд буюу цагдаагийн тогтолцооны шинжилгээг бол нэн тэрүүнд хийх ёстой маа. Харамсалтай нь одоо яг сая манай тууллын хэлдэг шиг Монголд бол одоо яг тэр одоо сая шинжилгээс өмнөх Украин тийм ээ. За энэ гүрж байгаа. За Казахстан бол энэ полис реформыг бас маш амжилттай хэрэгжүүлсэн энэ гүржийн жишгийг бас нэвтрүүлсэн орнуудын нэгд тооцогддог. Гүржийн жишгийг ярьдаг. Гүрж бол яг үүндээ бол реформыг бол маш системтэйгээр
маш одоо юу гэдэг хэрэгжүүлж болох хуйцаар ингэж хэрэгжүүлсэн орн баггүй. Тэд нар юунаас эхэлсэн бэ гэхээр одоо яг тогтолцооны өөрчлөлтийн хийхэд бол яг туулын хэлдэг шиг байна. Бүрэн одоо яг суурьаар нь 100% өөрчлөх хэрэгтэй юм билээ. Тэгээд аваад үзэхэд бол яг тийм одоо манайхын шиг хүсэж байгаа нэг өдөр өглөөс ирэхэд тогтолцоог тэр чигээр шинжилчихдэггүй. Энэ дээр бол урт хугацааны бодлого явагддаг юм билээ. Гүрж яасан бэ гэхээр зэрэг одоо түрүүний яриад исэн нөгөө нэг сургалтын буюу хүмүүсийн тэр нөгөө нэг зан суртахууны байдал дээр нь ажиллаж эхэлсэн байхгүй. Одоо бид нар бүгдээрээ л мэдчихэж байгаа шүү дээ. Цагдаагийн байгууллагыг хүчний байгууллага, төрийн байгууллага, хүчний гэдэг ингээд нэг ийм нэр томьёо өгчихсөн. За тэгээд цагдаагийн байгууллагаар үйлчлүүлэхтэй бол ингээд айж сүрддэг ийм зүйлүүд байгаа даа. Тэгэхээр энэ гүржүүд яасан бэ гэхээр одоо нэг цагдаагийн албан хаагчийг бэлтгэхэд бол одоо 4-5 жилийн ийм сургалтын системийг нэвтрүүлсэн юм байлээ. Тэгээд нэг талаараа хүний эрхийн мэдрэмжтэй тэгээд цагдаагийн албан хаагчийн үндсэн үүрэг нь яг юу юм бэ гэдгийг тухайн сургалтын системээр олгодог. За энийг олохын тулд 4-5 жил шаардагдсан байгаа. За ингэ явж хагаад бид нар зөвхөн цагдаа руу буруу өгөхөөс илүүтэй за яагаад ингэж энэ шинжилгээ хийх юм цагдаагийн нийгмийн одоо баталгаа буюу одоо энэ цагдаагийн албан хаагчийн амжиргааны түвшинг сайжруулах тал дээр бас анхаарах хэрэгтэй байна гэдэг энэ дэлхийн судалгаануудыг эрх зүйд нийгэм тогтсон орнуудын судалгаануудыг харьцуулж үзсэн билээ. Энэ дээр бол одоо тухайн хүн одоо ялангуяа бидний хүчний гэж нэрлэдэг байгаа энэ ачаал өндөртэй байгууллага бол маш их одоо энэ тэрнийхээ хэрээр өндөр цалин хангамжтай байх хэрэгтэй юм байна. Одоо та нар бүгдээрээ л мэднэ Америк гээл гэж байна, Англи гээл гэж байна. Бидний үлгэр жишээ авч ярих дуртай орнуудын цагдаагийн байгууллагын дундаж цалин сарын 15-5-аас 18 мянган Америк одоо доллартай тэнцвүүц юм хэмжээний байдаг. Гэвч Монголд бол маш их ачаалалтай ажилдаг одоо юу гэдгийг маш их нервний ийм нөхцөл байдалд ажилдаг боловч дүнгийн цагдаагийн албан хаагчид одоо ажил томилогдсон хүн бол 600-аас 800 мянган төгрөгийн цалинтай анх ажилд ордог. Тэгсэн мөртлөө авилгатай тэмцэх газарт дүнгиж ажилд орсон комиссарын одоо цалингийн хэмжээ бол 3 саяас эхэлж байгаа та нар бүгдээрээ мэдж байгаа. Тэгсэн мөртлөө үндсэн хамрах хүрээ чиг үүрэг нь яг адилхан байж байгаа байхгүй юу? За гих мэтчлэнгийн ийм ялгаанууд байд юм байна. Тэгэхээр гүрж яасан бэ гэхээр зэрэг энэ цагдаагийн албан хаагчид нийгмийн баталгаан дээр бас анхаарч эхэлсэн байж байгаа. За тэгээд Монголд энийг хийж хэрэгжүүлэх маш боломжтой бол эрх зүйн суурь нь манайд уг нь бол байгаа юм. Та нар хэрвээ одоо ингээд боломжтой бол цагдаагийн байгууллагын тухай хууль, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрм, цагдаагийн үйл ажиллагааны стандарт гэдэг ингээд хайгаад уншаад үзээрэй. Тэн дээр ямар өгүүлбэрүүд байна бэ гэхээр за Монгол улсад бол цагдаа бол үндсэн хуульдаа тангараг өргөөд хүний эрхийг хамгаалнаа гэсэн ийм үндсэн чиг үүрэгтэй байж байгаа. За хоёрдугаарт бол гэмтэргээс хүчин сэргийлэхтэй нийгмийн хэв журмаас хамгаалах гэдэг ингээд байж идэг. За тэгээд наривчлан зохицуулалт нь юу гэдэг хэрэг зэрэг одоо жишээ нь цагдаагийн байгууллагын тоо хууль дээр үйлчлүүлэгчтэй харьцахдаа өндөр дуу хэмжээгээр одоо зандарсан өнгөөр харьцахгүй одоо өөрийгөө үйлчлүүлэгчтэй харьцахад эхлээд одоо албан тушаал нэрээ одоо ингээд танилцуулна гэх мэтлэг нөгөө хүний эрх тал руугаа чиглэсэн юм харилцааны наад захын асуудлууд ингээд уг нь Монголд ингээд зохицуулаад өгчихсөн байдаг. Харамсалтай нь эднэр манд хэрэгжидэггүй. Ерөөс огт хэрэгжидэггүй. За тэгээд ер нь бол Монголд бол энэ эрх зүйн системд одоо байгаа учраас энийг хэрэгжүүлэхэд амархаа. Яагаад гэхээр бид нар зүгээр зориг зүрхэл дутаад байгаа. Хоёрдугаарт энэ цагдаагийн байгууллагын бидний яриад байгаа удирдлагууд буюу хурандаа нар цагдаагийн ерөнхий газрын дарганд дандаа улс төрийн томилгоогоор байгаа. Тэгэхээр улс төрийн томилгоогоор байна гэдэг чинь дээд чатны байгууллагууд одоо тушаалтны үүрэг даалгаврыг л биелүүлнэ гэсэн үг шүү дээ. Нэг ёсны. Хууль бас үүрэг даалгаврын уг нь цагдаагийн албаагч, жирийн цагдаагийн албаагч бол биелүүлэхгүй байх хуультай боловч дээр чатны энэ нөгөө цэрэгдсэн гэдэг нэг юм статустай байгаа. Цолны ирэмбэр байдаг. Тэмүүжингийн үеийн хийгдсэн түрүүн ярьж байна, хистори ярьж байна те. Энэ яагаад юуг орхитуулсан юм бэ гэдээ ярьж байна. Тэмүүжин бол энэ цэрэгдсэн буюу одоо энэ шатлан захирах энэ системийг бол халах гэж хичээсэн юм. За энэ яг энэ зүтгэл нь юугаар ингээд унтарсан бэ гэхээр нөгөө нэг хурандаа нарын эрх ашиг хөндөгдсөн. Нөгөө нэг том бүлэглэлүүд чинь эрх ашигт хөндөгдөөд ирэнгүүт нөгөө элдв янзын сошиал ор бүтэглгүүд явсан та бүгдээрээ л одоо мартаагүй бах. Ингээд хөндөгдөөд ирээд Тэмүүжинг бол яг үндэ тухайн үед бол нухчинд арцсан шүү дээ. Яг үндэ бүлэглэлүүд бол ингээд нийлээд цагдаагийн байгууллагын ерөөсөө энэ реформыг л ингээд хийх гээд байгаа юм байна гэдэг зүйлүүдийг. За тэгээд гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль гаргасан, дахрын албыг тухайн үед байгуулж ирсэн ингээд дараа дараагчдын эдгээр бүгдийг байхгүй болсон. Энэ нэргээ цагдаагийн байгууллагын удирдах буюу хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг бол ноцтойгоор хүндсэн ийм асуудал байгаа. Миний бодлоор Тэмүүжин юунаас эхлэх ёстой байсан бэ гэхээр яг энэ юуны гүржийн одоо шинжилгээг үлгэр дуурайл аваад нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ёстой байсан гэж би зүгээр хардгийг. Тэгээд яагаад тэгэж хардгуу гэхээр зэрэг энэ бол нөгөө нэг системтэйгээр яг алгуурхнаар түрүү нөгөө туулын хэлдэг шиг алгуурхнаар эхэлсэн байдаг байхгүй юу? Одоо нэгдүгээр хууль эрх зүйн шинжилт тэгээд хоёрдугаар тэр томилгооны цэрэгцэн байдлыг алга болгоод тэгээд 100% шинжилэл хийхдээ яаж шинжилгээ өгөх гэдэг бүх одоо шалгуур үзүүлэлтийн юу гэдэг зэрэг хүний эрхийн мэдрэмж мэдлэгийг
100% шалгуур болгож тухайн албан хаагчийг шинээр одоо ажилд авсан. За хоёрдугаарт үйлчилгээний гэсэн стандартад оруулдаг. Тэгэхэд манайх бол одоо хүчний буюу цагдаа одоо ингээд хүч хэрэгэлдэг, айлган сүрдүүлдэг ийм төсөв болгоод байгаа шүү дээ. Үйлчилгээний стандартад оруулаад тэгээд тухайн цагдаагийн албан хаагчийн нийгмийн ажиллах нөхцөлийг сайжруулад за тэр шилэн толин одоо тийм сайхан үйлчилгээний барилгуудыг бий болгож өгсөн. За ингээд ирэнгүүт тухайн цагдаад ямар сэтгэл зүй төрчихээр за би бол үйлчилгээний албан хаагч шүү нэг талаараа тий иргэдтэй үйлчилгээд наад захын үйлчилгээг үзүүлдэг анхан шатны нэгч шүү гэдэг ухамсарыг бий болгодог юм байна. Тэгэхээр энэ бүгдийг одоо гүржүүд Казахстанууд одоо ингээ Украинууд хийгээ явж байгаа сая хэлж байна тий. Тэгэхээр энэ бүх юу одоо дэлхийд ч гэсэн үлгэр дуурайл ирээд ингээд авч байгаа байхгүй. Тэгэхээр Монголд бол энэ цэвэр боломжтой одоо тухайн одоо эрх зүйн шинжилтийг хийгээд шатараалж авах арга хэмжээгээ ингээд яг логиктэй дараалал хийгээд явчих юм бол одоо маш боломжтой гэж би бол хардаг. Тэгэхээр оройтолгүй ер нь бол одоо Монголд бол маш хүнд нөхцөл байдал үүсээд та нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ тий. Ямар ч байдлаар үзэл бодлоо илэрхийлсэн одоо тухайн заавал эрүүжсэн байдлаар ханддаг, тухайн хүнийг айлган сүрдүүлдэг, хууль ёсны шаардлагыг угаасаа тавьдаггүй. Зугаасаа дээд чатны байгууллага ийм дээрээс өгсөн тушаал гэдэг ийм байдлаар л ханддаг. Үзэл бодлоо илэрхийлэх гээд одоо ингээл залуучууд нэгдэж гин үг үзэл бодлоо илэрхийлээд сошиал олон нийтийн хэрэгслээр үг дуугаа өргөж гин. Тэгэхэд дандаа ийм цагдаагийн байгууллагаас айсан. За тэгээд бүгдээрээ л мэдж байгаа шүү дээ тий үзэл бодлоо одоо илэрхийлэнгүүд тухайн юуг нь гэмт хэрэг болох гэж оролддог доромжлох гэмт хэрэг рүү ингэж оруулах гэж юм цагдаагийн ерөнхий газрын дарган ч гэсэн удаа мэдгдсэн шүү дээ 1964 оны эрүүгийн байцаан шийдэх хууль бол Монгол улсын одоо нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой хууль юм байна гэдгийг одоо бид нар одоо энэ өндөрлгөөс харахад мэдж гин гэд бүр тэр хууль зохиолагчдын нэгдсэн форум дээр хууль тогтоогчдын нэгдсэн форум дээр ингэж өөрхийн амаар хэлсэн шүү дээ. Тэгэхээр эн чинь бол юу явж гин гэхээр зэрэг нөгөө нэг эргээд нөгөө харанхуй бүдүүлэг өрөөгөө буюу нөгөө хар баасан гар гэж бидний нэрлэдэг одоо прокурорын шийдвэргүйгээр шүүхийн шийдвэргүйгээр одоо гүйцэтгэх ажиллагаа явуулах журмаар одоо энэ хүмүүсийг чинь хорж цагддаг байдлыг дамжруулж байгаа ийм асуудал үүсэж байгаа маа. Тэгэхээр эрх зүйн тогтолцооны шинжилэлтийг давхар хослуулад цагдаагийн реформыг зайлшгүй хийх ёстой маа. За энэ дээр бас боловсролын асуудал гээл яригдсан цаашдаа ингээд зөндөө ярих асуудлууд байгаа. Тэгэхээр бас туулдаа баярлаа. Би тэгээ туулаасаа нэг зүйл асууя гэж бодож байна. Энэ Украины одоо цагдаагийн цалин хангамж одоо дундаж цалин хэдээр тогтоож яасан юм бол энэ талаас нь та мэдээлэл өгөөч. Энэ талаар би бас мдэггүй юм байна Украины талаар. Би яг тэр цалин халингийн ёстой мэдэхгүй шүү зүгээр хайж л олвол гэсэн. Яг хөө тэр чинь нөгөө дандаа залуу хүүхдүүд ерөнхийдөө бол нэг залуухан 20 гаруй насны хүүхдүүд тэр нөгөө нэг юу гэж шийдэгдсэн. Цалингийн ерөөсөө нэмэн гэсэн байхгүйгээр нөгөө нэг пакет юу гэдэг үлээ нэг одоо нөгөө нэг тэр юун дотор нь цагдаагийн ажилтны юун дотор нэг өөрийнх нь нэг бүх асуудлыг эрүүл мэндийн шийддэг тэгээд орон сууцын шийддэг яг гэвэл нөгөө дандаа залуучууд орж ирж байгаа болохоор өөр хотоос тий өөр хот руу ирж байгаа учраас орон сууцныхын шийддэг ингээд нэг ийм том пакетын дотор тэр нөгөө юунууд нь манайхаар одоо юу гэдэг юм социалны гэхэр чинь цалин хангамж. Тийм цалин хангамж тэгээд гэр орных нь асуудал, гэр бүлийнх нь эрүүл мэндийн асуудал, даатгал ингээд тэднэр нөгөө тэр дотор нь орчд юм билээ. Тэгэхээр ч одоо хэрвээ та цагдаагийн ажилтан болох юм бол ингээд тэр дотор нь ингээд бүх юмнууд нь нэгэсэндээ ар гэртээ санаа зовхгүйгээр зохицуулж өгд юм билээ. Тэгээ голдуу тэнд асуудал их явагдаад исэн гэвэл ерөөсөө тэр залуу хүн учраас байрны асуудал айгүйх гараад исэн. Тэр тухайн үед орон байрны асуудал энэ төр их гараад исэн. Тэгээд нөгөө бид нар чинь залуу хүмүүс болохоор энэ тэнд гэрэлт юм байна. Өөр ингээд тэр яг тийм юмнуудын нэг тийм тусгай пакет бэлдээд тэгээд шийдвэрлэх байх шиг байна л. Тэгэхээр би яг дотор нь бол орж мэдэхгүй. Төрөө нэг асуудал гараад исэн те нэг казино биеийн үнэлэх юм бол Украинд мэдээж байгаа. Гэхдээ энийг харин Зеленскигийн засгийн газар яаж шийдвэрлсэн гэвэл л штэ. Ингэсэн. Зеленский ч угаасаа тэгж ярьдیں۔ Ямар нэгэн юмыг хорхол юм бол дандаа тэрний ардтал дээр муу юм гарч идэг. Ерөөсө хорц цагдхал юм бол тэрний ардтал дээр муу юм гарч идэг гэд. Тэгээд эдний нөгөө засгийн газар чинь юу яасан? Казиногийн хууль гаргаад баталсан. Эднийх чинь казиногийн хуультай. За тэрэн дээр юу хийсэн гэвэл 5 одтой зочид буудал дээр зочид буудлууд нөгөө нэг ийм элитний казино ажиллуулах эрхтэй. Эднийг ч хуулиараа казино ажилтын 5 одтой дээр. 4 одтой зочид буудал 4-өөс дээш зочид буудлууд нь болохоор нөгөө нэг лотерей маягийн юу гэдэг юм те покер тоглодог
тийм нөгөө бид нар чинь дотроо бас юм юутай байд юм бэлээ. Хуваагддаг би тэр юмсаа мэд. Тэр лотерей маягийн тэр покернууд нь 4-өөс дээш одтой зочид буудал гээд ингээд заагаад өгсөн. Тэгээд нөгөө нэг доод талын жижигхэн манаа нөгөө Монголын хүүхдүүд энэ төр тоглоод байдаг. Тийм юмнууд юм бүр мөсөн хаацсан шүү. Ерөөсөө. Тэгээд маш өндөр торгуулалтай болцсон. Хэрвээ тийм юм байгуулвал тэгээд ганцхан нөгөө тэр интернетийн казиног хүртэл эдгээр чинь бүр юу яагаад өгсөн шүү дээ. Хуульчлаад өгсөн юм байна. Тэгээд тийм болохдоо зэрэг чинь та нар татвараа төл тэгээ хууль ёсоор ажил тэгээд тэр казинод ажиллаж байгаа ажилчдынхаа эрхийг хамгаал. Тэгэхгүй бол одоо газар доор ажиллаж байгаа нэг подуулд ажиллаж байгаа ямар нэг юм боллоо гэхэд ажилчдын чи эрх ашиг одоо наад нөгөө покер тоглодог хүмүүсийн чи дилерүүдийн эрх ашиг зөрчигдөнө гэд хууль гаргацсан юм байна. Чухам хууль нь яаж хэрэгждэг гэдгийг би мэдэхгүй заримдаа барьжлага харагдгийн телевизээр тийм нөгөө подпольны гэж хэлдэг штеп тий газар доогоорох казино баригдсан гинэ гэж хэлвэдэ. Тэгээд тэр дараа нь тэр нэг хүзэр тоглол яадаг ч юм дээ бас нэг арид хөнгөн чанарын тэд нар нь бас нөгөө бас ингээд нөгөө байрлалын ингээд юу яагаад өгчт юм бэлээ. Нөгөө яг ямар байрлал байх вэ? Яа тоглох вэ? Ингэнгүүт чинь хүмүүс яг одоо нөгөө айжчихгүйгээр тэр лөө орж тоглодог. Мөнгө нь хамгийн гол нь ажилчдын нэр байшин хамгаалагддаг. За казино нь биеийн үнэлэх талаар бас яригдчихсэн. Гэхдээ яг нөгөө дахиад нөгөө арт түмэн чинь айгүй сонин хүлээж аваад тэгээд тэр залуучууд нь болохоор бас яг тэгж ярьдаг гэсэн. Биеийн үнэлдэг ч гэсэн хуульчлах ёстой. Ягаад гэвэл тэр эмэгтэйчүүд өөрсдийнх нь эрх ашигтай тухайн хүний эрх ашиг хангагдчих хэвээр. Бас л яг одоо тэр 5 хоттой зочд буудалд ажилладаг бол тэндээ л ажиллаа хийгээл эрүүл мэндийн даатгалд хамрагдаад цалингаа авал ингээл яв гэдэг юм яригдчихсэн. Гэхдээ тэр хууль бол үнэндээ батлагдаагүй. Хид хідэн бодоо орж ирсэн санагдчихэв. Тэгээ батлагдаагүй байсан. Дараагийн нэг хууль нь болохоор нөгөө энэ олигархийн хууль гэдгийг чинь ерөөсөө сая дайны өмнө хүн баталсан юм. Тэр олигархийн хууль чинь бас л энэ цагнаагийн реформ цаашаа л явж байгаа гэсэн үг шүү дээ. Яагаад гэвэл нөгөө олигархууд чинь телевиз ариадуу тэгэл бүх юмнуудыг чинь нөгөө гартаа авчдаг юм байна шүү дээ. Тэгээд тэрий чи хоригдсан шүү. Тэгээд одоо нөгөө та хэрвээ бизнесээ хийвэл бизнесээ хий. Тэгвэл та энэ улс төрлөө нөгөө ингэж телевизээр тий ингэж өнөглүүлэх ёсгүй гэд. Тэгээд энэ нөгөө том Ахметов энэ төр гэдэг олигархууд чинь өөрийнхөө телевиз мэлүүзийг хаагаад бүр ингээд өөрийнхөө бизнесийг хийн гэд дөнгөж гараад явж исэн. Гэхдээ энэ бол нөгөө хэрэгжиж амжаагүй саядан эхэлчихэж байгаа. Тэр чухам цаашаагаа тэр хууль муулийн судлах юм бол бас хүмүүс нэг тийм муу амтай байгаагүй. Казиногийн хууль бол айгүй хүмүүс яасан. За бас нөгөө дараагийнх нь хууль нь энэ дандаа Зеленскийгийн үед гарсан хуулиуд байна. Крипто валютын хуулийг бас гаргацсан. Эднийх чинь крипто валют хуулиусаар ажилладаг. Тэгээд ерөнхийдөө яг юунаас эхэлж ийнэ гэвэл ерөөс ямар нэг юмыг хориод болохгүй л гээд эхлэхээр дандаа ардталт нь нөгөө сүүдэрт нь юм гарч идэг гэд. Тэгээд тэгсэнд орол харин ингээд хуульчлаад яг байх ёстой газар нь байлгаад ажиллах ёстой газар нь ажиллаж байгаа юм бол хэрэг төв гарах нь баг гэж үздэг юм билээ. Одоо энэ шин засгийн газар. Тэгэхээр энэ бол бас л нөгөө реформ цаашаага явж л байгаа гэсэн. Тэгээ манад бол яг л тийм яг чиний сүлд хэлдэг шиг юм хориглоод тэгэнгүүтээ хориотой бизнесийг бол цагдаа нар өөрсдөө хийдэг. Ийм л юм газар аваад байгаа юм л та. Тэгээ түрүүний нөгөө асуултыг би яах гэж асуусан бэ гэхээр энэ одоо Оросууд ингээд дайраад ороод ирэхэд тэр Оросын талд үйлчлээд байгаа буу зэвсэгтэй одоо тэр хүмүүс байна шүү дээ, нуруугчид. Эднэр бол ихэвчлэн тэр нөгөө хамгаалтын албуудыг байгуулсан хуучин социализмын үеийн тэр цагдаагийн дарга нар байсан гэж үнэн үү? Би бол тэгж ойлгосон өөрөө чи ярианаас өмнө. Ер нь бол баг үнэн. Би одоо ингэж хараад байхад одоо энэ коллаборантууд гэдэг тэр урагч нэр бариад байгаа байхгүй юу? Тэгээд би ингэ хараад байхад яг хоёр одоо энэ амар улс төр болчих юм бол яах юм бол хоёр энэ групп харагдаад байна. Нэг групп нь нэстэ одоо миний одоо жишээлбэл их шүтдэг байсан, айгүй боловсралтай, өндөр боловсралтай нөгөө наад нөгөө улс төрийн экспертүүд байсан, тэгээд телевизийн нэвтрүүлэгчд байсан. Ингээд хүний хайр татсан бүр нэг би бүр тэрэн дээр их гайхаад байгаа шүү дээ. Тэр бодлого бол амар явагддаг юм бэл. Одоо тэр мураа юу гэл би айгүй шүтдэг, амар өндөр боловсралтай залуу улс төрийн нөгөө шүүмж энэ хийдэг байсан. За тэгээ бас нэг өвгөн байгаа. Ингээ харахад Венешны гадна талаас нь хичнээн гоё тийм. Тэгээд айгүй гоё боловсралтай хүмүүс
одоо дандаа тагнуулууд байна. За нөгөө талаасаа ерөөсөө дандаа тэр одоо хуучин хувийн харуулын байгууллагт ажиллаж исэн юм уу? Эсвэл одоо тэр Медведчукийн намд ажиллаж исэн намын гишүүд тэгээд тэр дээр үеийн одоо нөгөө гомдолтой. Тэгээ ерөнхийдөө та нар ажиллаж байгаа бол урагч нар ерөөсөө нэг 70-80% нь 50-аас дээш насныхан байгаа даа. Тэгэхээр бол яг нөгөө стрессийн үе толгойд нь нэгдүгээр байгаа. Хоёрдугаар тэр одоо цагдаагийн хүчний байгууллагын энэ шинжилгээр гомдсон байж болох талтай байх гэж бодогдоод байна. Яг л тэд нар чинь голдуу нөгөө ажилласаа хадагдаад дандаа ийм хувийн одоо тэр харуулын байгууллага ч юм уу тийм юмнуудад их ордсон юм байна. Тэгээд тийм харж байхад сая энэ баригдаж байгаа хүмүүсийг харж байхад ингээл түүхийг харахад л дандаа л хуучин намын гишүүн байсан, хуучин цагдаагийн ажилтан байсан, хуучин хүчний байгууллага байсан ийм хүмүүс байгаад байна. Тэгэхээр тэр реформ хийхэд түрүүчийнхаа цагдаа нарыг ч гэсэн одоо юу гэдэг те давхар сургаж шин цагдаа руу оруулахгүй маа гэхэд хажуугаар нь тэр хүмүүсийг дараа нь ийм байдалд оруулахгүй тулд давхар одоо сэтгэл санааны тусламж шин сургалт тийм ээ тэгж тэр хүмүүсийг бас өөр тал руу цагдааныхаа хүчнийхаа байгууллагт биш тийм ээ өөр тал руу ажилтаа болгох тэр хүн дахиад одоо үзен ядах тийм сэтгэлгээ байхгүй байлгахыг бас давхар хийх нь зүгээр ахаа л гэж бодож байна. Яагаад гэвэл шинжилэл болгон чинь өөрийн алдаатай. Тэгэхээр дараагийн улс шинжилэл хийхдээ яг тэрнээс нь ийм алдаа байсан байна. Энийн тэгвэл бид нэр ингэж янзлах юм байна гэд юу яавал их зүгээр ахаа гэж бодож байна. Тэгэхээр тэр хуучин цагдаагийн газраас халагдсан хүмүүсийг тэд нар чинь бас л хүн штэ тийм үү. Тэгэхээр тэднэрийг тэр нөгөө толгойг нь өөр тийшин цэнэглэх ядаж одоо өөр ажил хийх боломжийг хангуулах. Гэтэ тэднийг Украинууд л ер нь эргэж баг аваагүй. Насны хувьд ч гэсэн тэд нар чинь угаасаа нөгөө социализм үеийн цагдаа нар байсан учраас насны хувьд ч гэсэн нэг болоогүй. Тэгэл ерөнхийдөө тэд нар бол ингээд шахагдсан байгаа. Тэгэхээр тэн дээр бас их бодолтой хандмаар юм болов уу гэд би одоо энэ урвж байгаа хүмүүсийг харахад гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ дээр их л ухаантай л байх л та. Их л том л юм хийх баг. За яг энэ реформын одоо гол одоо юу гэж хэлэх онцлог нь ерөөсөө одоо тэр хүчний байгууллага биш болгосон юм байна. Тэгээ иргэдэд үйлчлдэг одоо public service ийм organization болгосон юм байна гэж би бол ойлголоо. Тэгээ манад нэг анхаарах юм болохоор одоо энэ социализмын үеэс одоо энэ арчлал зах зээл рүү шилжихэд бидний нэг алдсан юм болохоор төрийн гэдэг одоо төр гэдэг юмыг аваад үлдсэн. Гэтэл одоо аль ч улсад бол энэ төр гэж юм бол байхгүй шүү дээ. Засгийн газар гэж бол байгаа. За тэгээд public буюу одоо олон нийтийн ийм үйлчилгээнүүд байдаг. Одоо дор хajил бид нар энэ public company гэдгийг одоо төрийн компани гэж ойлгоод саяхан хүртэл яваад өнөөдөр Монголд төрийн компани шиг их юм алга, төрийн өмчтэй компани. Яг энтэй адилхан одоо төрийн үйлчилгээ гэж яриад байгаа байхгүй. Гэтэл эн чинь иргэдтэй үйлчлэх хэвээр олон нийтийн үйлчлэг байх хэвээр. Өөрөөр хэлбэл public service байх хэвээр. Гэтэл бид нар төрийн үйлчилгээ гэж яриад хэвшигдсэн байгаа нь бас буруу юм аа гэд бид нар энэ өрөөнд бас маш олон удаа ярьж байгаа маа. Би бас нэг юм нэмчихгүй сая яг наадах дээр чинь одоо тэр Украины нөгөө нэг юстиц одоо нөгөө шорон орон хариуцсан нэг ч одоо юу гэх вэ монголоор тэр засгийн одоо сайд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэж Монголд байгаа. За тэр одоо сайд нэг залуухан хүн байдээ. Ингээ харахад нэг тэрнийг аюугаа мартсан нөхөр ерөөсөө. Тэр чинь одоо яг энэ нөгөө шорон хорих газруудын шинжилгээ хийж байгаа. Одоо энэ бол яг Зеленскийгийн ажил дараагийнх нь ажил. Тэр бас их сонин хийсэн шүү дээ. Хийж эхэлж исэн сая. Би бас анхандаа бүр инээд хүрээлээд үс ямар сонин юм бэ гэд. Яг л нөгөө нэг шоронгууд чинь Украины баг төвд болцсон байхгүй. Нэгсэндээ нөгөө хот тэлээд тэгэнгүүт чинь тэр ерөөсөө бүх шоронгуудын хуучин байрнуудыг хэрэгжилжсэн хэрэглэж байгаагүй юунуудыг аукционд тавьчихсан газрын зараа тэр сайдд ерөөсөө бүрэн эрхийн өгсөн. Тэр айгүй тийм нөгөө нэг тийм сонин ухаантай хүн байдаг шүү дээ тийм ээ нэг өөр сэтгэдэг. За тэгээд тэр чинь болохоор нөгөө улсын байгууллага болохоор айгүй мөнгө муутай. Тэгсэн тэр хүн яаж ихэлсэн гэвэл айгүй хөөрхөн ихэлсэн. Ерөөсөө байсан хуучин шоронгуудад нь нөгөө төлбөртэй өрөөнүүд зочид бодол шиг шахуу төлбөртэй шоронгийн өрөөнүүд гаргасан баггүй юу?
Тэгээл чи нөгөө бөөн шүүмжлэлт агуулна гэжтэй энэ чинь шорон додрж өгөр тэр өөрөө ингээд юутайгаа орцсон байна. Нэг өрөөгөө тогтчуулангуудаа өөрөө ороод уцтайгаа ороод тэгээд нөгөө шууд нэвтрүүлэг явуулж байгаа тэр залуу 40 л хүрч байгаа баг. Тэр барыг та нар олж хараарай. Тэр ястаа хөөрхөө. Тэгээд нөгөө ингээд ороход бол ерөөсөө юу нь л юутай. Яг л зочид буудлын өрөө бүрөө хөрг өгч мөрөг бүх юмтай ганцхан нөгөө эрх чөлөө нь л хаагдсан. Тэгээ тэр нь бас айгүй үнэтэй. Тийм өрөөнүүд байгуулад хэлсэн баггүй юу? Өөрөө бүр тэр нөгөө матрасын шалгаж үзэл хөрөгч мөрөгч нонгол өөрөө хэвтэж үзэл ингээд ийм шинэ шоронгийн өрөөнүүд гээд. Тэгээ тэр тухайн үед хүмүүсийн шүүмжлэл аваад энэ өстө сэтгэл мэдрэлээ өвчтэй. Энийг одоо бойлмол хай май гэл. Тэгсэн чинь нөгөөдгөөс чинь айгүй хэмжээний мөнгө орж ирд юм бэл. Одоо тэр өрөөнүүдээс чинь их мөнгө орж. Тэр мөнгөөр нь манай хүн хотын нөгөө өөр захад нөгөө төвд исэн шоронгоо хотын захад жинхэнэ одоо нөгөө орчин үеийн бидний кинонд үздэг Америкийн юм шиг тийм шоронгууд байгуулж эхэлж ирсэн хөрхий. Одоо тэг юу болж байгааг мэдэхгүй. Тэрнээс биш Украины шорон чинь бас л нөгөө нэг социализм үеийн аимшигын шоронгууд их байдэн штэ. Тэгээд тэр залуу бол ерөөсөн хамгийн гол нь мөнгө л олоод өөрийнхөө хуучин шоронгуудыг ашиглаж зарим нь аукцион зараад газрын зараад зарим нь тийм одоо төлбөртэй өрөөнүүд хийгээд ингээд шинэ тийм шоронгууд байгуулад ихэлсэн. Тэгээд тэр залуу болохоор гол санаа нь бол ингэдэй хоригдлууд бас яг бид нар шиг амьдрах ёстой. Тэгээд шоронгоос гарч ирэхэд тэд нэр тэр айгүй айтаахан амьдралаасаа эргээд муу амьдрал орохгүй гэдэг юг юу гэдэг вэ? Мэдээлэл хүмүүс хүрэгдэг тийм. Тэгээд тэр залуу яг энэ реформыг бас хийж исэн шүү. Одоо тэгээ хөрхий ингээд дайны дараа дахиад болчихжээ. Харин тий одоо ер нь барууны ертөнцид бол юу гэж үзэж байна гэхээр төр бол ямар ч бизнес хийх ёсгүй. Төр ер нь өмчтөй байх ёсгүй гэж үзээд байгаа байхгүй. Тэгээ тэр дотор энэ шоронгийн үйлчлэгээ бас багтаж байгаа. Шоронгуудыг бол ховын хвшил шоронгийн үйлчлэгээ үзүүлдэг. Төрөөс бол энд нь төлбөр төлдөг. Тэгээд ерөөсө ховын шоронгууд, ховын хвшлийн шоронгууд байдаг. Ийм хэлбэр рүүгээ шилжиж байгаа. Ийм бас реформ Монголд их шаардлагатай санагдтыг. Ерөнхийдөө энэ Зеленскийгийн засгийн газар чи ерөөсөө л баг бүх төрийнхөө юмнуудаас ерөөсөө байрсан сав ерөөсөө төрд байсан бүх юмнуудаа хүчилсэн шүү дээ. Эдгээр чи ерөөсөө шууд дуудлага худалдаанд оруулаад ядчил харахгүй энэ ингээл шоронгоос гэсэдэл тэгэл энэ тэнд өөр хотуудад байсан нэг тий төрийн нэртэй нэг байгуул байр майрнууд байдаг шүү дээ. Бүгдийн яцсан шүү дээ. Тэр нөгөө зараад эхэлсэн шүү дээ. Ер нь ерөөсөө төрд анхаах ёсгүй гэл. Тэгээ дандаа залуучууд л та тэгэхээр бас нэг арай өөр сэтгэл. За сайн байцгаана. Туулаа их баярлалаа. Энэ реформын тухайг сонирхолтой сонслоо. Тэгээд түрүүний Пүүжэгийн яриатай өөрийн яриад ягаад нэгтгэхэд юу бодсноо зүгээр хэлэхэд манайх энэ реформыг бол айгүй хурдан хийх шаардлагатай. Мэдээж яг хөгжингүй орнуудад энэ яг Украины сайн хийсэн реформ бол яг хөгжингүй орнуудад ямар байдгүй тэрнтэй яг адилхан яг тэр жишгээр ингэж оруулсан байгаа нь бол яг өөр нүдэнд харагдал сайхан ярьж байна. Тэгээ бид нэр реформ хийн гэж бодвол ер нь тэр цалингаас нь эхэлж ер нь тийм бол нэг бодож хэрэггүй юм шиг. Ягаад гэвэл энэ public service учраас энэ ард түмний татвараар цалин авдаг хүмүүсээ гэдэг тэр ухамсарыг бол эхлээд маш сайн ойлгуулж өгөх ёстой. Энэ иргэдийн одоо татвараар цалинжиж байгаа хүмүүс иргэдэд эргээд энэ аюулгүй байдал дээр нь нийгмийн аюулгүй байдалд энэ үйлчлэгээ үзүүлж байгаа ийм байгууллага. Тэгээ ерөнхийдөө бол энэ одоо нэг манайхан бол одоо нэг төрийн албан хаагч гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээ энэ одоо юунд ордог хүмүүс бол манай улсын одоо тэр өөрөө тэр албан хаагч нартаа хэр цалин мөнгө өгөх чадвартай байна. Одоо тэр стандартаар л явна шүү дээ. Тэрнээс одоо жишээлбэл цалингийн жоохон өндөр болгочоод арай дээр үйлчлэх болов гэвэл одоо тухайн хүмүүсийн одоо сэтгэл ханамж нь тийм ээ одоо харьцангуй гэж бодож байна. Бидний чадлаараа өгöd байгаа жишээлбэл арай жоохон өндөр цалин тавиад өгдөг. Гэтэл тэрийг тийм гэж бодож харьцаагаа тэр хүн сайжруулах үгүй юу гэдэг бол маш харьцангуй ойлголт болох учраас хамгийн гол чухал юм бол тэр сервис нь ямар байх хэвээр тэр ажлынх нь процедур нь тэр маневруудыг маш сайн хийж өгнө. ээлжээ яаж хүлээлцэд за мэдээж ачаал ихтэй эсвэл одоо тэр илүү цагаар ажилласан барьсан наан цаана асуудал эднэр байдаг бол тэрэн дээр нь харин яаж цалин мөнгөийг бодох хэвээр энэ төр гэдэг
тийм янз бүрийн ажлууд тэгээд иргэдийн аюулгүй байдал гэдэг дээр харилцааны асуудал ялангуяа тэр нэрэн дээр бол тэр маневруудыг маш сайн хийж өг, тэр сургалтыг хийж өгнө. Тэгээд тэр бүх юмыг нойлоос эхлүүлнэ гэдэг их сайн байна л та. Шинээр сургаж авна гэдэг. Тэгээд тэр хуучны одоо тэр халагдсан хүмүүсийн асуудал гэдэг яг нэг талдаа бодох хэрэгтэй байх, нөгөө талдаа бас тэгэл аргагүй л асуудал шүү дээ. Яг тодорхой нэг рискийг бол давхаас өөр арга байхгүй. Тэгээд энэ айгүй үлгэр жишээ болсон юу юм байна? Ажил юм байна. Энийг тэр гүржих энэ Украины кейс эднэр дээр нь бүр сайхан боловсруулад манайхад нэвтрүүлээсэ гэж бодож байна. Маш их баярлалаа. Энэ Украины реформ ер нь дэлхийн нийтэд юуг ойлгуулсан бэ гэхээр либерализм ажилтан байна гэдгийг харуулсан айгүй том жишээ л дээ. Тэгээ чи ганцхан цагдаагийн реформоор дангаараа цагдаагийн салбар хийгдээгүй. Цагдаа прокурор шүүх гэдэг ингээ хуулийн салбарыг тэр чигт нь хийж ээж энэ концепт бүтэн ажиллах юм байна гэдэг. Тэгэж хийгдсэн реформ байт. Түрүүн хэлсэн л дээ. Прокурорын шинжил, шүүхийн шинжилгээг хийхийн тулд цагдаагийн шинжилгээг заавал хийнэ гэд. Тэгээд дараа нь Зарим хамт гаргасан хийгээд. тий. Тэгээд наадуу чи юу болсон байгаа нөгөө вэ? нэг тий. Манайх ч нөгөө одоо чинь шүүхийн шинжилгээг их ярьсан шүү дээ. Сая одоо энэ парламент чинь нөгөө шүүхийн шинжилсэн найруулгын хуулийг батлаад тэгээ шүүхийн шинжилгээ. Одоо харамсалтай нь шүүх одоо үндсэн хуулиараач тэр одоо прокурорын байгууллага шүүх цэцэрлэг эрх мэдэлтэй хамаардаг. Прокурор буюу хамгийн чухал одоо нөгөө бидний нөгөө төрийг төлөөлдөг тийм үү? Яллаг, улсын яллаг гэж нэршилсэн бас тийм ээ. Ингээд ийм зүйлүүд орхигдуулдаг. Түрүүн бас ярьж байна. Маш чухал юм хүндчих шиг боллоо. Энэ төрийн албан хаагч гэдэг нэршил одоо баг байх ёсгүй гэж үү. Эний чинь анх нөгөө одоо яриулт энд улс төрчсөн болох байх л да. Анх 2012 оноос эхлээд яригдсан нөгөө нийтийн алба болгосон шүү дээ. Тэгээд та нар бүгд мэдж байгаа бол одоо энэ нийтийн албаны эрх зүйн байдал гэдээ ярьж байсан. Нийтийн албан дахин томилогдохгүй байх. Ингээд нийтийн буюу нөгөө паблик гэдэг зүйлүүдийг чинь ингээд бас нэг нутагшуулах энэ зүйл систем дээр явж эхэлсэн. За сая тэгэл харамсалтай нь нөгөө ухралт гэдэг шиг сая засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэвж түүний удирдлагын тухай хууль эднэр нөгөө нэг дахиад л нөгөө дээрээсээ шатлан захирах буюу системчлэгдсэн нөгөө дарга ангийн ийм зүйл ангуудыг оруулаад ирсэн. Одоо та нар харах юм бол 36 дугаар зүйлийг хараарай. Одоо нөгөө нийтийн эрх ашигыг хамгаалахаар томилогддог субъектүүд буюу нутгийн өөрөө удирдах байгууллага байгаа шүү дээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын одоо засаг дарга сум дүүрэг аймаг нийслэлийн засаг даргаыг бол ерөнхий сайдын мэдэлж 100% өгчихсөн. Тэгэхээр нөгөө эргээл нөгөө томилсон субъекттэй үйлчилдэг нийтийн эрх ашигыг хамгаалахгүй энэ байдал орхигдчиход ингээд шатандаа ингээд эргээд ухралтуудын маш ноцтой үр дагавар үүсгэх хэрэг юм хуйлуудыг хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ паблик гэсэн зүйлийг нийтийн гэсэн энэ зүйл одоо угаасаа л нийтийн бидний татвараар цалинжиж байгаа энэ төрийн алба ч юм уу те энэ төрийн гэсэн энэ түрүүн ярьж байгаа хистори ярьж байгаа. Энэ бол маш чухал. Энээс ахуулаад шинжилгээ хийх ёстой зүйлүүд маш их байгаа. Энэ төрийн гэсэн зүйл бол байх ёсгүй шүү дээ. Альва ганцхан нийтийн буюу паблик гэж ярьдаг бидний нийтийн эрх ашигыг хамгаалах нийтийн субъект гэж ярьдаг. Нийтийн эрх ашиг хамгааллага албан тушаал гэж л байх ёстой. Ер нь дэлхийн жишээ гэсэн тийм байж байгаа. Энэ лөө уг нь орж исэн. Тэгээ одоо харамсалтай ингээ ухраа авчлаа л та. Ер нь яг энэ төр гэдгийн цаана эзэн бий байхгүй. Тэгээ тэр нэг төрийн сүлдмийн өршөө, төр түмнүүдтэй өдр гэдэг нэг юм ард түмнийг одоо социализмд мунхруулсан энэ ойлголтууд дээр нь дөрвөлүүд. Тэгээ одоо төрийн албаагч, төрийн тусгай албаагч өөр юу гэдэг вэ? Ингээд тусгай албаагчид нь төрөвчний байгууллагын одоо албаагчтай гэдэг. Төрийн захиргааны гэх бүр нэг захиргаалцсан нэр томьёо байдаг шүү дээ, тийм ээ. Тэгээ эдрийг бүгдийг байхгүй болох хэрэгтэй. Тэгээ саяны тэр пүүжиг хэлж байгаа шин варчсан намын үед гарч ирсэн хуулиудаа мөрдүүлээд нийтийн гэдэг ойлголтоо мөрдүүлээд твшүүлээд явах нь зөв байх л та. Төрийн цагдаагийн хувцанд хөрлөө яндаг гэж цагдаа нартай. Энэ зүгээр би та бүгд санал нийлэх юм уу байхаараа нэг засаглалын юун дээр яаж буугаад идэг вэ гэхээр энэ би нэг урд нь ярьжсэн шүү дээ. Энэ чинь нөгөө хуучнаар бол одоо монарх засаглалаар бол нөгөө хааныг одоо төр гэдэг үгээр илэрхийлдэг болчиход байна. Өөрөөр хэлбэл цул эрх мэдлийг төлөөлөж хэрэгжилж байгаа үг нь одоо 20 дугаар зуунаас өмнө бол хаан байсан бол одоо 21 дугаар зуунд манайх Орос хятад мэтийн нэг цөөхөн оронд ингээд төр гэдэг үгээр орлогдож хэрэглэгдээд байна. Гэтэл ардсан засаглалын чинь гол юу нюанс нь амин сүнс нь юунтай байдаг гэхээр тэр хаанд байгаа цул эрх мэдлийг салгаад тэгээд одоо параллельны нэг төвшөнд аваачаад тэгээд тэр эрх мэдлийг барих хүмүүсийг ингээд нийтээрээ сонгодог, иргэдээсээ сонгодог одоо энэ тогтолцоог ардчлал гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Гэтэл одоо энэ төр гэдэг ингээд шүүхэнч төрийн албаагч болсон явж идэг.
Тэ парламентын ажилчид нь ч төрийн албаагч болсон явж идэг, засгийн газрын гишүүд нь ч төрийн албаагч гэдэг. Ингээд бүгдөө нөгөө нэг их мэд цул их мэдл малгаанд оронгуудаа иргэдийнхээ эсрэг ингээ үл даваа зогсож байгаа байхгүй. Тэгээ Тэгэхээр ийм нөгөө ноцтой бүр засаглалын төвшөнд яригдах хэмжээний ийм ноцтой ойлголт байгаа байхгүй над Харин төрөлдөг тий байна. гүйцэтгэх засаглал юм уу, хууль тогтоох засаглал юм уу, шүүх засаглал юм уу ямар ч ялхаагүй бүгдийг ингээ төрийн албаагч гэдэг нэрийн дор Жишээ нь хараа. багцлагдсан. Одоо ингээд яг хисторич ингээ буруу ярьж байгаа байхгүй. Наад шүүх гэдэг чинь жишээ нь өөрөө засаглал ирэхгүй байгууллага шүү дээ. Шүүгээ зөвхөн үнэн бодлыг л дэнсэлдэг байгууллага. Тэгэхээр тэнд хэнийг ч засаглал ирэх шүүхэд байхгүй. Байх жишээ нь. Тэгээд ингээд гих мэтчлэн бидний засаглал гэдэг томьёол нь хүртэл өөрөө юу юм бэ гэдгийг аягуулсан нухацтай тийм хэрсүү хармаар байгаа байхгүй. Хижээж Энэ идэг нөгөө юмд засаглах гэдэг чинь нөгөө эргээл бид нар нөгөө нийтийн одоо та нар бүгдээр уншсан ном бол Аристотелийн улс төр судлал гэдэг ном байдаг, Платоны номнууд байдаг. Монтескьё чинь энэ засаглал хуваах онолыг чинь ерөнхийдөө гаргаж ирсэн тий. Тэгээ ардчилсан гэж байгаа энэ орнууд манайх одоо нөгөө орчуулгахдаа засаглал гэдэг хэлбэрээр ингээд орчуулад гараад ирсэн юм шиг байна. Тэгээ нөгөө эзэн биетэй байх асуудал чинь өнгөрсөн 20 дугаар зууны эхнээс ингээд бүр одоо монголчуудын бүр сэтгүүд судал нь ингээд хоногшсон зүйл байгаа шүү дээ. Одоо нөгөө төрийн сүлд минь өршөө гэж бид нар ярьдаг тий. Энэ төрийн сүлд минь өршөө гэдэг энэ үг юунаас гаралтай байг ингээд аваад үзэхээр нөгөө их хэлмэгдүүлэлтийн үе нөгөө нэг асар их одоо геноцид гэж нэрлэдэг байгаа шүү. Хэлмэгдүүлэлт бол зөөлдөд байгаа гэдэг. Энэ үед чинь нөгөө ногоон малгайтнууд буюу одоо нөгөө засгийн томилогдсон тусгай субъектууд чинь хүмүүсийг гэр орноос нь хомроглон баривчилдаг байсан. Энэ үед нөгөө ногоон малгайдан дээр сүлттэй байсан. Тэгээд төрийн сүлд минь өршөө гэд нөгөө амь аварсан, аврал гуйсан энэ зүйл нь нутагшиж явсаар байгаад өнөөдөр төрийн гэсэн ийм нэг ийм маш бурангуй юм нэг сэтгэл зүйн ийм зүйл бий болчихсон. Тэгээд энэ төрийн сүлд минь өршөө гэдэг бол энэ үеэс бас илүү ингэж даймжирч ингэж гарч ирсэн. Тэгэхээр энэ засаглал хуучин коммунист нийгэмд бид нар яаж ингээд сэтгэл зүйдээ хүртэл ингээд хор хохирол учруулсан энэ зүйлээр ажиглагдаж байгаа байхгүй. Тэгээ ер нь энэ төрийн гэдэг үгийг нийтийн гэдэг үгээр солих нь зөв. Энээс гадна тэр үйлчлэгээ гэдэг үг заавал байх Тийм, хэрэгтэй. үйлчилгээ гэдэг үгийг ерөөсөө тотгошуулах хэрэгтэй байхгүй. Одоо цагдаагийн байгууллага дээр чинь одоо Тэмүүжингийн үед орсон шүү дээ. Тэр чинь болохоор энэ үйлчилгээний байгууллага шүү та нар. Үйлчлүүлэгчтэйгээ харьцахтаа гэд ингээд хуулийн дээр заасан байгаа. Тэн дээр авах юм бол нэг ч төрийн цагдаа хүчний байгууллага гэсэн ийм нэр томьёо нэг ч байхгүй. Дандаа үйлчлүүлэгчтэйгээ гэсэн. Тин чин цаагаараа бид нар тухайн хүн одоо иргэндээ үйлчлэх, иргэнийхээ эрхийг хамгаалдаг ийм хүний эрхийг хамгаалах институт шүү л гэж хэлээд байгаа юм байна. Намайг уучлаарай би нөгөө ингэсгээд гарах болчлоо. Тэгээд бас нэг юм хэлчихэд би тэгээд дуусгая. Энэ цагдаагийн реформ болсноос хойш энэ залуу хүмүүсийг авснаас хойш хүүхэд залуучуудын дунд амиа хорлох асуудал их багассан гэдэм билээ. Яагаад гэвэл нөгөө тэд нар чинь одоо амиа хорлох гэж байгаа хүүхдүүдтэй харьцахаараа яг нөгөө өөрийнхөө юу гэдэг те одоо нөгөө орчин үеийн хүн гэсэн үг байхгүй залуучууд яг нэг тэр хүүхдүүдийн ойлгодог сэтгэхгүй нөгөө юунуудыг тий асуудлуудыг тэр тоглоомны эсвэл одоо тэр нэг амар интернетээр амиа хорлуулах нэг бүлэгнүүд байдэн штэ тэр мэрийг чинь тэд нэр айгүйх сайн мэддэг судалдаг өөрсдөө нөгөө тунд нь орж ингэж судалдаг болохоор хүүхдийн сэтгэхүйг айгүй залуу хүн учраас ойлгодог. Тэгээд тэрний нэг айгүй том үр дүн нэг удаа би статья уншижсэн чинь энэ шинэ реформ хийгээд залуучууд гарснаас хойш эдний тасгийн тэр тусгай тасгийн ажилчдын хүүхдүүдийн амиа хорлох, залуучуудын амиа хорлох асуудал их багассан гэдэг юм лээ. Яг бол төрөөчийн хүмүүс нь бас арай нөгөө одоо бас л нөгөө дахиад системний тий өөрчлөлт одооны хүүхдүүд юу бодож байгаа гэдгийг мэдэхгүй байдаг ч юм уу тий. Тэрэн дээр их том амжилт гаргасан гэд байсан. За тэгээ бүгдэнд нь баярлалаа. Би одоо гарахаас өөр ямар ч аргагүй болчихсон. За маш